Физикийн 4-р лекц тавтамаар л үү. За энэ хичээлээрээ хэдүүлээ квант механикийн үндэслэл буюу постулатуудыг хэлж өгнө. За үүний тулд бид энэ нэг шинэ үйлдэлийг өргөтгөж үзэх хэрэгтэй. За тэр бол бидний энэ хосмог авах гэдэг энэ үйлдэл байна. Комплексон дээр хосмог авах үйлдэл. Комплекс conjugate гэдэг шүү дээ хосмог. За энэ үйлдэл бол юу гэдэг вэ гэхээр энэ йота гэдэг тоог сөрөг йотагоор солидог гэж бид нэр ингэж хэлжсэн. Тэгвэл энийг одоо матриц дээр өргөтгсөн юм үйлдэл байдаг. За хэдүүлээ нэг матриц сонирхъя. За А1-ийн 1, А1-ийн 2, А2-ийн 1, А2-ийн 2 гээд. За ийм матриц авчхаад энийг өргөтгөхий гэвэл. Тэгвэл энэ матрицын элементүүд комплекстай бол мэдээж эдгээрээс нь комплекс хосмог аваад за ингээд өргөтгчдэг бол уг нь сайхан байна. Гэтэл яг юун дээр бол энэ хангалттай байдгүй. Энийг яаж зөв өргөтгдөг вэ гэхээр энэ матрицаас энэ хосмог авсны дараа транспоз буюу матрицыг хөрвүүлэх шаардлага гардаг байна. Ингэж өргөдөг, хөрвүүлнэ. За хөрвүүлнэ гэдэг бол энэ матрицыг мөр бага нь болгож байгаа. Нэгдүгээр мөрийг бага нь болгож бичнэ. А1 хосмог А1-ийн 2 гэж нэгдүгээр мөрийг бичлээ. За хоёрдугаар мөрийг бага нь болгож бичиж А2-ийн 1, за А2-ийн 2 гээд. За энэ мөрийг бага нь болгож бичиж байгаа. За ийм ингэж өргөдөгдөг байх нь. Энэ бол одоо маш чухал сайхан үйлдэл байдаг. Тийм учраас энийг одоо хүний 6 дахь мэдрэхүү гэдэг шиг энийг 6 дахь аргын тоо гэж 6 дахь аргаа гэж ингэж нэрлсэн ч болно. Хосмог авах үйлдэл. За энэ үйлдлийг бол матрицыг бол ийм матрицыг ингэж үүсгэсэн энэ матрицыг бол conjugate transpose гэж ингэж нэрлэдэг. Энэ матрицын одоо хөрвүүлсэн хосмог гэж ингэж нэрлэдэг. За энэ үйлдэл авах ингэж үйлдэл авах үйлдлийг бол эрмит хосмог гэж ингэж нэрлэнэ. Эрмит гэдэг бол хүний нэр. За тэгээ бид нэр товчлоо зөвхөн хосмог авах үйлдэлээ гэж энэс хосмог гэж ингэж нэрлэнэ. За тэгээ саяын хэлсэн ёсоор юу болж ийн вэхээр ямар нэгэн А гэдэг матрицаас эхлээд хөрвүүлчгээд дараа нь хосмог авсан ч болох нь байна. Эсвэл эхлээд хосмог авчгаад дараа нь хөрвүүлсэн ч болох нь байна. Энэ хоёрын бол байрыг сольж болно. Одоо энийг хийхийн тулд эхэлж хөрвүүлчгээд энэ хөрвүүлчээд дараа нь хосмог авсан ч үр дүн нийцлэхин хэл. Тэгэхээр энэ хоёр үйлдэлийг байрын сольж болдго юм бол ийм үйлдэлийг бол давхар үйлдэл гэдэг. Өөрөөр хэлбэл зэрэг хийж болно гэсэн үг. Энэ хоёрыг зэрэг хийж байгаа энэ үйлдэлийг яаж тэмдэглэдэг вэ гэхээр А хосмог буюу А dagger гэж ингэж тэмдэглэдэг. Энэ dagger гэдэг нэмэг тэмдэг доотлын жоохон уртхан бичтийн шүү dagger гэж. За ингэж тэмдэглэнэ. Энээс хойш энийг харах юм бол энэ А гэдэг матриц дээр хосмог авсан байна. Бүр тодруулж хэлэх юм бол эрмит хосмог авсан байна гэж. За ингэж ойлгох хэрэгтэй. За энэ бол маш амархан үйлдэл бөгөөд их чухал шинжтэй байдаг. За энэ үйлдэлийн гоё шинжүүдийг үзнэ. За энэ дотроос хамгийн чухал шинжийг багш энэ дээр бичиж. За бид нар хоёр матрицын үржүүрийг сонирхъя. Үржүүр матрицаас хосмог авахын бол байрын сольдог анти гэж ингэж нэрлэдэг. Анти distributive шинж гэж ингэж нэрлэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ үйлдэлийг бол энэ аль алин дээр нь хийн. Тэгвэл байрын солино. Байрын солино гэдэг чинь эхлээд Б-гээс нь хосмог авна, дараа нь А-гаас нь хосмог авна гэж. Тийм учраас энэ шинжийг бол заримдаа анти distributive гэж ингэж нэрлэдэг. Анти гэдэг нь байрын сольж байгааг нь хэлж байна. Distributive ингэж шинж бол distributive гэдэг шинж бол энэ хосмог авах үйлдэлийг матриц болгон дээр хийж байна гэсэн ийм үйлдэл байгаа. Энэ. За энэ бол бидний хамгийн чухал шинж байдаг юм аа. Мэдээж энэ хосмог авах өөр шинжүүдийг үлдсэнд эдгээр нь ихэвчлэн амархан байдаг. Дасгал. За жишээлбэл одоо юу сонирхыг хэдүүлээ. А гэдэг кет вектор сонирхъя. А гэдэг кет вектор. За энийгээ би бичиж А1 ба А2 гэдэг ингээд тэмдэглэж. За одоо энийг матриц гэж ойлгоод, бага нь матриц гэж ойлгоод А гэдэг кет векторээс хосмог аваад үзье хэдүүлээ. А гэдэг кет векторын хосмог, эрмит хосмог буюу хосмогийг аваад үзье. За тэгэх юм бол эхлээд за энэ хоёрынхаа мөр багныг солино. Мөр байгаа учраас бага нь байгаа учраас мөр болгож бичнэ. А1, А2 гэдэг мөр болгож бичнэ. За дараа нь элемент болгоноос комплекс хосмог авна гэж. За ийм матриц үүснэ. За энийг бид нар юу гэж нэрлэдэг гэхээр ер нь бол бра гэж ингэж нэрлэдэг. Ерөөсөө бра гэж тэмдэглэдгийн утга нь бол энэ нэмнэнтэй хосмог вектор хэлж байгаа. За тэгэхээр зэрэг энэ одоо их чухал шинж учраас би энэ дээр бичээдгий. За А гэдэг кет векторын
хосмог нь болохоор бра вектор болдог байна. Үүний адилаар А гэдэг бара векторын хосмог нь болохоор кет вектор болдог. А-гийн кет. Тийм учраас бара кет гэдэг векторууд бол харилцан нэгэндээ хосмог векторууд байна гэж. За энэ болохыг хэдүүлээ харуулаадахыг. За бара вектор аваад за хосмог авъя. За бара вектор бол одоо энд ингэж харагдаж байна. За энийг би мөр байгаа учраас транспоз хийгээд баг нь болгоод бичье. А1 А2 гээд баг нь болгоод бичье. За одоо яах ёстой вэ гэхээр элемент болгоноос нь дахиад хосмог авах ёстой. Хосмог, комплекс хосмог. Тэгэхээр комплекс хосмогийг нэг удаа авахаар ийг нь хасхыгээр солино. Дахиад энэ дээрээс авахаар хасхаар солихоор хасхын нэмэх гээд буцаад өөрөө гараад ирдэг. Тэгэхээр комплекс хосмогийг 2 удаа авахаар ерөөсөө хосмог аваагүйтай адилхан буюу өөртөө ижлэхэн байдаг. Тийм учраас энд бол А1, энд А2 гарна. Тэгээд энэ А1, 2 бол юу болж ийн вэ гэхээр А кет вектор шүү дээ. За ингэж харагдаж. Тэгэхээр тэр бидний эхний шинж бол бракет векторууд бол харилцан нэгэндээ хосмог, эрмит хосмог ийм төлөвүүд байжээ гэж. Матрицаар ярих юм бол нэг нөгөөдгийнхөө конжугейт транспоз байжээ гэж. За ингэж үзэж байгаа. За энэний дараагийн чухал сонирхолтой жишээг үзье. За тэр бол одоо А, Б2-ийн үржүүрийг сонирх юм. Бра А, кет Б гэдэг. За энэ хоёрын үржүүрийг сонирхъя. За бра А гэдэг бол энэ бичээтэй байна. Бра А гэдэг бол энэ бичээтэй байна. Тэгэхээр энэ гисүг А1 одтой А2 одтой. За кет Б гэдэг нь бол Б1 Б2 гэдэг ингээд тэмдэглэчихье. Б1 Б2 гэж. За одоо энэ бол энэ үржүүр бол матрицын үржүүр. За матрицын үржүүр юм чинь нэг мөр нэг багныг үржихээр нэг мөр нэг багантай буюу ганцхан тоо гарна. За ингээ хос үржүүрийн нийлбэрийг зохиох юм бол энэ хоёрыг үржин А1 одтой за Б1 нэмэх нь А2 одтой Б2 гэж. Б2 гэж. За ингэж нэрлэв. За одоо энийг харах юм бол комплекс тооны үржүүр комплекс тоонуудын нийлбэр бол комплекс тоо гарна гэж. Тэгэхээр энэ бол юу байдаг вэ гэхээр нэг шинэ комплекс тоо гарч байгаа. За энэ тоог яаж тэмдэглэдэг вэ гэхээр яг ингэж зохиосон шүү гэдгийг санаад А1 зураастаа энэ бөөрөнхийг нь орхиогоод тэгээд Б гэж ингэж тэмдэглэдэг. Энэ шинэ комплекс тоо. Тэгэхээр ерөөсөө энэ комплекс тоог одоо бид нэр бракет тэмдэглэгээгээр энэ хоёрын индекстэй тоо шүү гэж ингэж ойлгож болох нь шүү дээ. За энэ бол яах вэ гэхээр зэрэг энэ бол комплекс тоо шүү гэж энэ комплекс тоо юм гэж ингэж хэлгэж байгаа. За тэгвэл одоо хэдүүлээ энийг сонирхъя. А Б-гийн хосмогийг за Б гэж. За энэ хосмогийг сонирх. А Б-гийн хосмогийг сонирхъя. За нэг талаас энэ бол ганцхан тоо. Өөрөөр хэлбэл ганц мөртөө ганц багантай ганцхан тоо учраас хөрвүүлэх шаардлага байхгүй зөвхөн хосмог авч болно. А-гийн ба Б-гийн хосмог гэж ингэж авч болно нэг талаас. Тэгэхээр энэ тоо хөрвүүлнэ гэвэл ингэж ойлгож болно. За нөгөө талаас за энэ үйлдэлийг энэ тоог олдог үйлдэлийг бид нэр энэ үржүүр гэж ингэж ойлгоно. А үржих нь Б гэж. За энийг заримдаа бид нэр inner product буюу дотоод үржүүр гэдэг. За одоо эндээс хосмог авч чинь би энэ хосмог авах үйлдэлээ хий. За энэ чанар ёсоор энийг матриц. Тэгэхээр байрын солиод энэний хосмогийг аавна. Б-гийн хосмог. За бракет гэж байгаа юм чинь Б-гийн хосмог гэхээр энэ хаалтын солиод ингэж бичнэ. Б бра гэж ингэж бичнэ. За дараа нь А-гаас нь хосмог аавна. А-гийн хосмогийг аавна гэхээр хаалт нэргэнэ гэсэн үг. Тийм учраас А гээд кет гэж ингэж бичигдэнэ. За тэгээд энийг бид нар юу гэж тэмдэглэх ёстой вэ? Энийг Б А гэж тэмдэглэнэ гэж. Ийм тоо. Тэгэхээр зэрэг бид нар хэд хэдэн гоё чухал шинж гараад ирлээ. Ямар шинж гараад ирж гинэ вэ гэхээр хамгийн нэгдүгээрт за А Б гэдэг тооноос ийм үржүүрээс хосмог авна гэдэг бол эрмит хосмог авна гэдэг бол энэ бол комплекс тоо учраас зүгээр хосмог авахтай адилхан байна гэж. За энийг өргөдөгч байгаа шинж нь энэ байна. Нөгөө талаас за А Б-гээс за эрмит хосмог авах юм уу комплекс хосмог авна гэдэг бол юу болж ийнэ вэ гэхээр энэ хоёрын байрыг солиод бичиж чинь Б А гэж. Ингэж ойлгож чинь. Тэгэхээр энэс хойш ингэ хосмог авах юм бол энэ хоёрын байрын солиод хоёрын индексийн байр нь
солигдож бичигддэг байна гэж. За энэ бидний мэдэх ёстой дараагийн чухал шинж байна. За энэ хоёрыг ингээ бүлэглээд тавиад өгч. За энэс гадна дахиад өөрийг сонирхыг хэлдүүлээ. За ийм зүйл сонирхъя. За энд нэг А гэдэг матрицыг А үржих нь за Б гэж. Тэгэхээр энэ бол бракет, энэ бол матриц. Тэгэхээр энэ юу гарах вэ гэхээр энэ хоёрыг үржихээр зэрэг дахиад С гээд нэг вектор үүснэ. Энэ хоёрыг үржихээр дахиад С гэдэг. Өөрөөр хэлбэл энэ одоо бага нь квадрат матриц, энэ бага нь матриц гарна шүү. За одоо энэс хосмог авъя. Энэ за Б гэдэг энэ векторээс хосмог авъя. Өөрөөр хэлбэл энэ С-гээс хосмог гэсэн үг. За тэгэх юм бол энэ хоёр матриц гэж үзээд эхлээд эндээс нь хосмог авна. Тэгэхээр энэ Б гэдэг нөгөө тишээ харна. За дараа нь А гэдэг. За А-гийн хосмог гэдэг ингээд тэмдэглэж. За ингэж олох нь байна. Энэ бол одоо дараагийн чухал шинж байна шүү дээ. Энэ амархан шинж. Одоо эндээс бид нар жишээлбэл урдлаас нь ямар нэгэн Е-гээр үржүүлээд энэ С тоогоо Е гэдэг тоогоор үржүүлээд үзье. Тэгэх юм бол комплекс тоо гараад ирнэ. Өөрөөр хэлбэл ямар тоо гарах вэ гэхээр ЕС гэдэг комплекс тоо болох нь шүү дээ. За нөгөө талаас энийг урдаас нь үржиж байгаа юм чи энийг бас урдаас нь үржин гэсэн үг. Е-гээр үржүүлчихье. ЕА за тэгээд юу болох вэ гэхээр Б гэж. За одоо энэ бракет гэж ингэж нэг энэ бол нэг матриц байна. Энийг бракет гэж авчиж уншчихвэл үр дүн нь комплекс тоо гарнаа гэсэн ийм зүйл болж. Заримдаа энэ гарч байгаа тоог нь бид нар яаж тэмдэглэдэг вэ гэхээр дахиад орхиод ЕА Б гэж ингэж тэмдэглэдэг. ЕА Б. За одоо хэдүүлээ юу хийж үзэх вэ гэхээр энэ ЕА Б-гийн хосмог авъя. ЕА Б-гээс хосмог авъя гэж. Эрмит хосмог. За нэг талаас энэ комплекс хосмогтой тэнцүү. Нөгөө талаас энийг 3 матриц гэж үзэж болно. Тэгэхээр эхлээд эндээс нь авна. Эндээс авахаар энэ Б нөгөө тишээ харна. Хосмог. Дараа нь А-гаас нь авна. А-гийн хосмог. За дараа нь Е-гээс нь авна. Тэгэхээр тэмдгийн солигдоод нөгөө тишээ харна. Энэний хаалтан солигдоод. За ингэж гарах нь шүү дээ. Тэгвэл бид нар одоо юу гэж хэлж болж байна вэ гэхээр нөгөө талаас энэ бол комплекс тоо гарна үр дүн нь. Комплекс тоо учраас заримдаа бид нар энийг яаж бичих вэ гэхээр ЕА за ингээд Б гэдэг комплекс тооны хосмогоо гэж ингэж бичиж байна. За эндээс бид нар энэ юу харагдаад байна вэ гэхээр энэ комплекс хосмог гэдгийг өргөдгсөн ингэж өргөдгөж байгаа зөв юм аа гэж ингэж харагдаж байгаа юм аа. За тэгвэл дараагийн дасгал ялгаагүй би энэ дээр нэг имийг бичье. Арай өргөдгөхөд бичээд гинэ. За N гэжээ. За N за AB гэдэг ингэ бичээд. NAB M. За эндээс хосмог авъя. Эндээс хосмог. За тэгэх юм бол эхлээд энэ M-ээс авна. M-ийн хаалтыг эргүүлж бичлээ. Дараа нь B-гээс авна. Тийм учраас B-гийн хосмог. Дараа нь А-гаас авна. Тэгэхээр А-гийн хосмог. За дараа нь яах вэ гэхээр N-ээс авна. Тэгээд хаалтын солиод бичиж байна. За энэ бол одоо манай ерөнхийдөө хийгддэг хамгийн ерөнхий дүрм юм байна. Хамгийн ерөнхий дүрм болно. За энэ хосмог авах үйлдэлийг семинар дээр бас сайхан дасгалууд хийн. Семинар дээр бас олон сайхан дасгал хийн. Тэгээд энийг та нар сайхан чөлөөтэй авч сурах байхаа гэж ингэж бодож байна. За хосмог авах үйлдэл бол матриц бол ямар нэгэн үйлдэлийг илэрхийлж яадаг шүү дээ. Матриц бол ямар нэгэн үйлдэлийг илэрхийлж яадаг. Тийм учраас энэ матрицын конжугейт транспоз буюу эрмит хосмогт нь тэнд харгалц үйлдэлийнх нь хосмог бас оногж яадаг. Тэрийг бид нэр одоо оператор хосмог оператор гэж бас ингэж үзэх болно. За энийг семинар дээр бас сайхан дэлгэрэнгүй хийнэ. За дараагийн хэсэгт бид нэр энэ квант механикт төгөөмөл хэрэглэгддэг матрицуудыг ангиж үзэх хэрэгтэй. За яг тодруулж хэлбэл нормал матриц, унитар матриц, эрмит матриц гэдэг тухай үзнэ. Тэгээд эдгээрийн шин чанарыг одоо үзье. За тэгэхээр тулд эхлээд нэг жишээ аваадах юм. За жишээлбэл одоо квант механикт үздэг спинийн матриц байна. Паулын тэг, йота, сөрөг йота, тэг гэдэг. За энэ матрицыг сонирх. Энэ матрицыг. За энэ матрицыг нэг үсгээр тэмдэглэжээ. За энийг том Y үсгээр ингээд тэмдэглэж. Өөрөөр хэлбэл энэ спин Y байгуулагчийг илэрхийлдэг учраас за одоо энэ Y матрицынхаа
хосмогийг авъя гэдүүлээ. Эрмит хосмог. За хосмогийг авъя гэхээр яах ёстой вэ гэхээр энэ мөрийг бага нь болгож бичнэ. Тэг ба сөрөг ёота дараачих нь бичлээ. Ёото ба тэг гэд ингэ бичээд. Ёото ба тэг гэд ингэ бич. Одоо яах вэ гэхээр дотор талаас нь хосмог авна. Сая бол би ингээд хөрвүүлээд бичлээ. Одоо хосмог авна. Хосмог авна гэхээр энэ ёотог тэмдгийн солино. Тэгэхээр энэ хасхын нэмэх болно. Хасхын нэмэх. За ингээд эргээд харах юм бол энэ манай ёото өөрөө гараад ирж шít. Манайх өөрөө гараад ирж. За тэгэхээр зэрэг хосмог авахаар заримдаа өөртөө тэнцвэн. Ерөнхийдөө бол заавал ижил байх албагүй. Ийм матриц байж болж байна. За дахиад энэний жишээг үзье. Өөрөөр хэлбэл би энэ y-ийг матрицаа түүний хосмогоор нь үрж идэг. Өөрийн өөрөөр нь. За ингээд үржих юм бол хэдүүлээ үрж 0 тэг ёото тэг. За хосмог гэхээр өөртөөгөө тэнцвэгс 0 сөрөг ёото тэг гэд. За одоо энийг үржих юм бол юу гарах вэ гэхээр тэг энэ хоёрын үржүүлчин сөрөг ёото квадрат үе хасхын нэмэх 1 болно. За энэ хоёрын үржүүр тэг нэмэх нь энэ хоёрын үржүүр тэг. За энэ хоёрын үржүүр тэг энэ хоёрын үржүүр тэг нийлбэр нь тэг. За энэ бол сөрөг ёото квадрат үе нэмэх 1 болно. Тэгэхээр зэрэг юу гараад ирж гинэ үү? Ингээд 1 гараад ирж. 1 гараад ирж. Мэдээж энэ хоёр ижлэх юм чи энэ хоёрын байрыг солиод үржүүлж болдог. Энэ хоёрын байрыг солиод үржүүлж болдог. За энэ шинжээс манай матрицын шинжүүд гард юм аа. За хамгийн эхлээд ямар матриц үзэх вэ гэхээр бүх матриц биш. Ер нь бол хоёр матрицын байрыг солиход бид нар энийг мэдж байгаа. Хоёр матрицын байрыг солиод үржүүлж болдог бол энэ хоёр бол тэнцүү биш гардаг ерөнхий тохиолдолд. За гэхдээ одоо энэ манай энэ тохиолдол шиг хэрвээ зарим матриц энэ хоёрын байрыг солиод үржүүлбэл өөрөөр хэлбэл А хосмогийг А-гаар үржүүлсэн матриц нь өөрийнхөө хосмог матрицтайгаа байрын солиод үржүүлж болж байвал А ба А-гийн хосмог. За ийм шинжтэй матрицыг бол бид нар нормал матриц гэж ингэж нэрлэдэг. Нормал энгийн эрдэм матриц. За энэ бол маш чухал матрицын ангил байдаг. Манай физикт бол квантын механик ер нь бол нормал матрицыг үздэг. Мэдээж энэ хоёрын байрын сольж болж ийн гэдэг чинь квадрат матриц, тэгээд нормал матриц. Тэгэхээр зэрэг дурын матрицыг үзээд авах ш бид нар бол юг үздэг байх нь вэхээр нормал матрицыг үздэг байх нэ. За тэгвэл хоёр дахь төрлийн матриц байгаа. Хоёр дахь нь ямар матриц байдаг вэ гэхээр энэ А-гийн А матрицыг энэ А матрицаас одоо хосмог нь түүнийхээ уруутай тэнцүү байвал гэсэн үг. За ийм матрицыг бид нар юу гэж үздэг вэ гэхээр зэрэг ийм матрицыг бид нар унитар матриц гэж ингэж нэрлэдэг. Унитар. За унитарыг хоёр янзаар бичиж болно. Ийм байдлаар тодорхойлж болно. Эсвэл хосмогийг А-гаар нь үржсэн энэ үржүүр маань мэдээж энэ үржүүр маань нэгж матриц гардаг байвал энийг унитар матриц гэж ингэж нэрлэдэг. Эсвэл ийм байх юм бол унитар матриц гэж ингэж нэрлэдэг. За унитар матриц бол нормал матриц болно. Яагаад гэвэл энэ хоёр нэгж матрицууд энэ хоёрын байрыг солиод үржүүлж болдог шүү дээ. Тийм учраас унитар матриц бол нормал матрицын ангид хамаардаг. За тэгэхээр зэрэг бид нар энэ одоо Венийн диаграмаар олонлог маягтай биччих юм бол за энийг нормал матриц гэдэг ингээд биччихье. Нормал матриц нормал матрицын олонлог нормал. За тэгэх юм бол одоо энд юу болж ийнэ вэхээр унитар матриц бол нормал матрицын нэг хэсэг байх нэ. Энэ бол унитар матриц. Унитар матриц. За ингэж нэрлэв. За тэгээд квант механикт үздэг сүүлийн энэ матрицын ангиллын хамгийн чухал матриц байдаг. За энэ бол гайхалтай матрис. Хосмог нь өөртөөгөө тэнцүү байдаг ийм матрис. Хосмог нь өөртөөгөө тэнцүү байдаг. Жишээлбэл энэ байна. Хосмог авахаар буцаад өөрөө гараад ирдэг. За ийм матрис байдаг. За ийм матрицыг Hermitian гэж ингэж нэрлэдэг. Эрмит матрис гэж. Hermitian гэж ингэж нэрлэдэг. Hermitian матрис гэж ингэж нэрлэдэг. Хосмог нь өөртөөгөө тэнцүү авах юм бол Hermitian буюу за кириллээр бид нэр эрмит гэж түрүүнээс хойш эрмит гэж ингэж бичигдээд байна шүү дээ. Эрмит матриц гэж ингэж нэрлэдэг. За одоо манай y гэдэг матриц бол хосмог нь өөртөө тэнцүү учраас энэ эрмит матриц байна. За энэ
одоо энийг хосмогоор нь үржихээр нийж гарч байгаа учраас энэ унитар матрц байна. Тэгэхээр нэг матрц бол өөрөө нэгэн зэрэг унитар өгөөд эрмит байж болно. Тийм байхгүй ч байж болно. Тийм учраас энэ бол ямар матрицын анги гэхээр эрмит матрицын анги байх нь шүү дээ. Эрмит. Тэгэхээр зэрэг унитар матриц, нормал матриц мөн эрмит матриц, нормал матриц мөн тэгээд аль аль нь унитар болгоно эрмит байх албагүй, эрмит болгоно унитар байх албагүй. Тэгтээ унитар өгөөд эрмит матриц байж болно. Тэрний сайхан жишээ бол энэ Паулийн матриц байх нэ гэж. За ингэж хэлж байгаа юм. Тэгэхээр энэ гурван тодорхойлтыг бол бид нэр сайхан мэддэг байх хэрэгтэй байх нэ. За тэгээд хэдүүлээ эхлээд энэ нормал матрицын шин чанарыг үздэцгээе. Нормал матрицын шин чанар. Өөрөөр хэлбэл А-г түүний хосмогоор нь үржсэн энэ хоёр нь байрын сольж бол А-гийн хосмог ба А гэд хоорондоо одоо байр сэлгэж болдог бол коммутатив шинжтэй байвал энийг ямар матриц гэнэ гэхээр нормал матриц гэж ингэж нэрлэсэн шүү дээ. Тийм учраас одоо хэдүүлээ энэ нормал матрицын шин чанаруудыг үзье. За энэ шин чанарууд бол манай квант механикт амин чухал үүрэгтэй ийм шин чанарууд байдаг. За нормал оператив маш төгөөмөл хэрэглэгдэх 3 шинжийг үзүүлье. За огсны нэглээ шинжүүдийг бичээд дараа нь баталгааг нь хийж үзье. За нэгдүгээр шинж хэрвээ нормал операторын одоо хувийн утга хувийн функцийг олдсон гэж үзвэл за би энийг ингээд тэмдэглэе. Хувийн утгын AN харгалзах хувийн функцийн AN гэдэг ингээд бичиж. Энэ A гэдэг операторын хувийн утгуудаа хувийн функцийг олсон гэж үзэх юм бол нормал операторын хувьд хэрвээ A нормал байх юм бол энэ түүний хосмогийнх нь хувийн функц нь яг адилхан байдаг байх нь. А-тайгаа А-гийнхаа хувийн функцтэй яг адилхан байна. Харин хувийн утга нь хосмог байдаг байх нь. Хувийн утга нь болохоор комплекс хосмог нь байдаг гэж. За энэ бол бас нэг хосмогийн өргөтгөл гэдгийг харуулж байгаа. За энэ шинжийг хэдүүлээ баталж үзүүлье. За баталгааг нь хийж үзүүлье. За бид нэр юу ашиглах вэ гэхээр А гэдэг оператив нормал гэдэг юм шинжийг ашиглах ёстой. А гэдэг оператив нормал гэдгийн шинжийг ашиглах ёстой. За шээ юу ашиглах вэ гэхээр А оператор хувийн функцийг сонирх. А гэдэг операторын хувийн функцийг ингэж өгсөн шүү дээ. Хувийн утгын бодлого А-гийн n гэсэн. За ийм зүйл. За одоо хэдүүлээ ийм бодлого аваад үзье. А ба А эрмит. За тэгээд AN гэж. За энийг ингээд сонирх. AN. За тэгэх юм бол энийг яаж бичих вэ гэхээр зэрэг эхний чанар ёсоор энэ хоёрын байрыг солиод бичье. А эрмит, А хосмог, А гэж. За энийг заримдаа хосмог гэж дуудана, заримдаа эрмит гэж дуудана. Эрмит хосмог гэж нэрлэдэг учраас. За А эрмит ба А-гийн n гэд. За ингэж сонирх. За одоо энэ гурван матрицыг үржүүр гэж ойлгоно. Тэгээд энэ хоёрыг үржүүлээд үзэх юм бол энэ эхний шинж ёсоор юу гарах вэ гэхээр энэ AN гэдэг тоо гарна. Тэгэхээр тоогүй энэ матриц урагш нь гаргаж болно A-гийн n. За тэгээд A эрмит ба A-гийн n гэсэн. За энэ бичлэг гараад ирж байгаа юм. За энэ бичлэгийг хэдүүлээ одоо яаж үзэх вэ гэхээр ингэж үзье. Матрицыг бид нэр дураараа бүлгэлж болдог учраас энэ үржүүрийг нэг бүлэг гэд үзээд. Энэ үржүүрийг тэгвэл энэ үржүүрийг бас нэг бүлэг гэд ингээд сонирхоод. Тэгэд энэ бодлогоо харах юм бол А гэдгийг энэ бол ямар нэгэн вектор гарна гэд вектор. Энэ вектор чинь юу болж ийнө вэхээр А-гаар үйлчлэхээр буцаад өөрөө гараад ирж байна. Буцаад өөрөө гараад ирнэ гэдэг чинь энэ илэрхийлэл маань өөрөөр хэлбэл А нэмэх AN гэдэг энэ илэрхийлэл маань юу болж ийнө гэхээр буцаад өөрөө гарна гэдэг чинь А операторын хувийн функц болж байна. Юунд харгалздаг хувийн функц гэхээр AN-д харгалздаг хувийн функц байх нь шүү дээ AN-д. За мэдээж хоёр талыг тоогоор үржүүлэх юм бол адилхан гарна. Тийм учраас энэ хоёр бол пропорционал гэж ингэж гарна. Пропорционал гэж ингэж гарах нь шүү дээ. Пропорционал. За тэгээд пропорционалын коэффициентийг бол бид нар хараахан мэдэхгүй учраас за А эрмит хосмог AN за энэ коэффициентийг бол K гэдэг ингэж тэмдэглэж. KN AN гэдэг. За ингэж тэмдэглэж. Тэгэхээр энэ эхний хэсэг нь бол гараад ирж байна. Энэ хэрвээ нормал матрицын хувьд энэ хосмог операторын хувийн функц нь А гэдэг операторынхтайгаа хувийн функцтэй адилхан байдаг байна гэж. За одоо энэ хувийн утгыг хэдүүлээ бодох ийм асуудал гарна. За хувийн утгыг бодохын тулд энэний урд талаас нь би AN-ээр үржээд
AN-ээр үржээд брагаар үржээд комплекстай болгоч AN гэдэг. За тэнцүү. За энэ тоо учраас матрицаас урагшаа гаргах чинь за энэ хоёрын үржүүрийг шууд нийлүүлээд AN гэдэг ингээ бичиж. AN гэд бичиж. За одоо юу хийх вэ гэхээр дахиад ерөөсөө энэ бидний хийдэг үндсэн нэг арга ба штэ. Энийн хоёр талаас нь хосмог аваадах. Энийн хоёр талаас нь хосмог аваадах. За хосмог авахаар одоо эндээс эхэлж аавна. Эндээс авахаар А-гийн N болно. Хаалтан солигдоод. Дараа нь энэ А-гаас авна. Тэгэхээр энэ А-гийн хосмог болно. Дараа нь эндээс авна. Дахиад хаалтных нь үзүүр солигдоод AN гэж ингэж бичигдэнэ. За нөгөө талаас эндээс хосмог авахаар хоёр комплекс тоо байна. Эннийхийг бол AN хосмог гэдэг ингээ биччихье. За энэ хоёрын байр солигддог шүү дээ. Байр солигдлоо гэхэд индекс нийцлэх учраас өөрөө гараад ирж байна. Өөрөө гараад ирж байна. AN гэж. За яг энүүтэй адилхан эннийхээ урдлаас AN-ээр үржүүлээд бичье. Одоо эннийхээ энэ илэрхийллийн урдлаас брагаар үржүүлээд бичье. Тэгэхээр зэрэг AN за А нэмэх AN гэдэг ингээ үржүүлээ бичиж гин гэж. Ингэж ойлгож болно. За тэгхийн бол юу гарах вэ гэхээр зэрэг энэ KN чинь тоо учраас KN за AN гэдэг. За ингээ ойлгож байна. За эсвэл зүгээр энэ гурван матриц учраас энэ бүлэг гэж ойлгоод энэ матрицын энэ хэсгийг бүлэглээд энэ хэсгийг бүлэглээд харах юм бол энэ болж ийн гэд KN гэдэг ингээ бичсэн ч болно. За адилхан байна. За одоо эндээс харахаар энэ хоёр илэрхийл яг адилхан байна. Эхний хоёр илэрхийллийн тоонууд бол бичлэг нь адилхан учраас энэ хоёр тэнцүү. Тийм учраас энэ ардлын хоёр хоорондоо тэнцүү байх ёстой юм. Ардлын хоёр хоорондоо тэнцүү байх ёстой юм. За энэ тоонуудын үржээр учраас хоёр тоо тэнцүү юм чинь нэг нь урагш нь гаргаад хасахаар тэг гарна. Тэгээ ижил тоог хаалтнаас гаргаад бичих юм бол AN од тоогоос хасах нь KN. За энийг үржих нь юу болох вэ гэхээр A-гийн N тэнцүү тэг гэд ингээ бичиж байна. За эсвэл хоёр тоо тэнцүү юм чинь энэ бол тоо. Энэ хоёр тэнцүү учраас энэ хоёр тэнцүүгээ шууд бичих хэлж болно. Эсвэл энэ үржүүр учраас хоёр тооны үржүүр гэхээр энэ бол одоо норомчлогдсон тоо тэгээс ялгаатай. Бид нар бол тэгээс ялгаатай тоо. Тийм учраас энэ заавал тэгтэй тэнцүү байна. Энэ тэгтэй тэнцүү байна гэдэг чинь KN бол юу болдог байх нь вэ гэхээр AN одтой байна гэж ингэж хэлэгдэж байгаа. За шууд энэ хоёр тэнцүү гэдгээс энэ хоёр тэнцүү чинь хураагдаад KN тэнцүү AN байна гэж хэлж болно. За тэгээд манай бодлого бодогдож штэ. Өөрөөр хэлбэл А хосмог оператор нормал оператор байх юм бол түүний эрмит хосмогийнх нь хувийн утга нь болохоор AN-тэй ижлэх юм байна. Хувийн утга нь болохоор хувийн функц нь бол адилхан байна А-гийнхтай. Хувийн утга нь болохоор харин AN-ээс хосмог авсантай ижлэх юм байна гэдэг. За энэ теорем батлагдж байгаа юм. Энийг заримдаа теорем гэж нэрлэж болно. Энэ бол маш хэрэглэгддэг юм адилтгал илэрхийлэл юм байна. За одоо хоёр дахь шинж нь үзье. Хоёр дахь шинж юу гэдэг юм гэхээр нормал операторын хувийн функцүүд нь орт нормчлсон бааз үүсгэж чаддаг гэсэн. Өөрөөр хэлбэл AN AM хоёр бол дельта NM болно гэсэн. За энийг хэлж байгаа юм. Дельта NM гэдэг бол юу гэсэн үг гэхээр хэрвээ NM хоёр нь тэнцүү байх юм бол 1 гэсэн үг. Ялгаатай байх юм бол тэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл би одоо юг үзүүлэх гэж байна вэ гэхээр хэрвээ AM хоёр ялгаатай байх юм бол ялгаатай хувийн утгад харгалздаг хувийн функцүүд нь AN ба AM гэдэг энэ функц энэ үржүүр бол тэгтэй тэнцүү гэдгийг үзүүлье. За энэ хоёр дахь нь бол энэ чухал шинж юм байна. За 1 гэдэг бол нормчлалын нөхцөл. Адилхан NN гэж биччих юм бол би энийг 1 болгоод нормчлдаг. Бид нэр өмнө семинар дээр нормчилж байсан шүү дээ. За ийм нөхцөл. Тэгэхээр энийг үзүүлэхэд хангалттай гэдэг. За тэгэхээр бол би сая үр дүнгээ биччихлээ. А гэдэг операторын за би энэ дугаарын солиод M дугаар хувийн утга тэрэнд харгалзах хувийн вектор. За А-гийн хосмог гэдэг оператор байна. Эрмит хосмог. Тэрнийх нь хувийн утга нь энэ хосмог байна гэж сая харуулсан. За N дугаарх нь гэдэг ингээ бичлээ. За одоо дахиад бидний үндсэн техник юу байдгүй гэхээр эндээс тоо болгоно. Тоо болгохын тулд урдлаас нь А-гийн N-ээр үйлчлэдэг. А-гийн N-ээр. Тэгэхээр А-гийн N А-гийн M гэж ингэж бичигдэнэ. За тэнцүү эндээс А-гийн N-ээр үчгэрийн тоо учраас матрицаас урагшаа гараад AM гэж бичигдэнэ. Тэгээд А-гийн M матриц А-гийн
n матриц, A-гийн n матриц, A-гийн m матриц гэж ингэж бичигдэнэ. n матриц A-гийн m гэж. За ингэ бичээд үзье. За энийг дахиад битүүлье. Тэхийн тулд A-гийн m-ээр нь урдаас нь битүүлээд. A-гийн m, за A эрмит, A хосмог, тэгээд A-гийн n энэ тэнцүү A n одтой, за A-гийн m урдаас нэмэр. A-гийн n гээд. За ингэ битүүлээ чи нэг гол үр дүн. Энэ бол одоо нөгөө тоон дээр ажиллаж шүү дээ. Ягаад ийм болгож ийм гэхээр бид нар оператор ш тоон дээр ажиллахад амархан байдаг. За одоо тэгээд нөгөө үндсэн техникийг хэрэглэе. Дахиад яах вэ гэхээр энэний хоёр талаас нь хосмог аваад. Энэний хоёр талаас нь хосмог аваад бичээдэг. За тэгээд бичих юм бол одоо эндээс хосмог аавна. Тэгэхээр энэ бол AN болно. A-гийн n эхлээд дараа нь энэс хосмог авахаар хосмогийн хосмог нэгээд өөрөө гараад ирнэ. Дараа нь эндээс хосмог авна. A-гийн m гэж ингэж бичигдэнэ нэг талаас. За нөгөө талаас энэ хоёр тоо байна. Энэ тооны хосмог бол AN-ийн хосмогийн хосмог нь өөрөө гараад ирнэ. За энэ хоёрын байр нь солигдож бичсэн шүү дээ. Хосмогийг авахаар A-гийн n, эндээс хосмог авахаар байр нь солигдно A-гийн m гэж. Эсвэл өөр индекс нь солигдно гэж түрүүн үзсэн энэ шинжээсээр байр нь солио бичиж болно. Байр нь солиод бичиж болно. За одоо ингэж харах юм бол энэ хоёр илэрхийл хоорондоо тэнцүү болчих. Энэ илэрхийлтэй. Яг AN, AM, AN, AM. Энэ хоёр тэнцүү юм бол энэ хоёр хоорондоо тэнцүү юм бол энэ ардлын хоёр илэрхийл бас тэнцүү байна. Ардлын хоёр илэрхийл. За энэ хоёрыг тэнцвүүлээд бичиж болох нь шүү дээ. Өөрөөр хэлбэл тэнцвүүлээд. Тэгээд AM гэж тэнцвүүлэхийн би энэ тэнцвүүлээд энийг урагш нь гаргаад тоо учраас тэг болгочих. Тэгэхээр AN-ээс асах нь AM-ээс асах нь AN. За энийг үржих нь A-гийн m, A-гийн n гэж ингэж бичиж байна. За тэнцүү тэг гэж бичиж болж. Энэ хоёр тэнцүү. За тэгээ урагш нь гаргаад хаалт гаргаа бичиж. За одоо дахиад бичнэ. Энэ одоо хоёр тоо, энэ нэг комплекс тоо, энэ нэг тоо байна. Хэрвээ энэ хоёр тэнцүү биш бол A-гийн m нь тэнцүү биш. A-гийн n байх юм бол эхний үржүүр бол тэгээс ялгаатай. Энэ тэгээс ялгаатай юм чинь энэ тэг гарахын тулд энэ үржүүр заавал тэг байх ёстой. Эндээс бол юу гарч ийн вэ гэхээр A-гийн m, A-гийн n тэнцүү тэг гэж ингэж гарч ийн. За байрын солио бичсэн ч болно. Хоёр талаас нь хосмог авчих юм бол тэгийн хосмог гэдэг бол тэг гарна. Эндээс хосмог авчихаар A-гийн n, A-гийн m гээд. За ингэж бичсэн ч болох нэ. За ингээ манай баталгаа болж байгаа. Өөрөөр хэлбэл юу гарч ийн вэ гэхээр энэ хоёр ялгаатай байх юм бол тэг гарнаа гэсэн энэ зүйл баталж. Ижилхэн байх юм бол би нормчлоод нэг болгочих болно. Тийм учраас энэ Kronecker-ийн дельта тэмдэгтийг хэрэгжилж байгаа юм. За энэ бол ямар тэмдэгтэй вэ гэхээр за ихэнх нь мэднэ, зарим нь мэдэхгүй байх юм бол нэг байдаг, тэг байдаг. Ямар үед вэ гэхээр n m2 тэнцүү байх юм бол нэг байдаг. n m2 нь ялгаатай байх юм бол тэг байдаг. Ийм тэмдэгч юу? Kronecker-ийн тэмдэгт гэдгийг тасрамд нь хэлье. За одоо 3 дахь шинжийг баталж үзүүлье. За нормал матрицын 3 дахь шинжийг батлая. За энэ 3 дахь шинж бол энэ 2 дахь шинжээс мөрдөж гардаг. Энэ closure relation гэж ингэж нэрлэдэг. За 2 дахь шинж бол ялгаатай хувийн утгад харгалздаг хувийн векторууд бол тэг байна гэж ингэж гарсан байна. За бид нэр өмнө бас degeneration гэдэг ийм нөхцөлийг үзчихсэн. Тэр нь ямар байсан гэхээр хувийн утгууд нь ижилхэн байх юм бол өөрөөр хэлбэл AN гэдэг ингэж нэрлэж. Ижилхэн хувийн утга байх юм бол энэ харгалздаг хувийн функцүүд нь олон янз байдаг. Маш олон хэд байж болно. Эдгээр хувийн функцүүдийг ч гэсэн бид нар яах вэ гэхээр зэрэг бас л ортогонал байхаар ингэж байгуулж болдог тухай жишээ бид нар үзсэн байгаа. За ерөнхий тохиолдолд Грам-Шмидтийн ортогоналчлалын процедур гэдэг ийм зүйл байдаг. Энэний тухай тусад нь бид нар бол видео бэлдсэн байгаа. Грам-Шмидтийн ортогоналчлал гэж. Тийм нөхцөл гэж. За энэ тухай үзье. Тэгэхээр зэрэг одоо бол бид нар юу гэж үзэх вэ гэхээр ер нь бол энэ хувийн векторууд нь бол ийм Грам-Шмидтээр бас ортогоналчлсан байна гэж ингэж үзэх юм байна. За одоо эндээс энэ closure relation хэдүүлээ ялгаж харуулъя. За бид нар ямар нэгэн дурын B гээд дурын нэг K төлөө авъя. Тэрийг B гээд ингэж нэрлэж агаас ялгахын тулд за тэгээд энийг яаж задлж болох вэ гэхээр энэ нормал операторын
хувийн функцүүдээр нь бүрэн задлж болдог. Ерөөсөө нормал операторыг бол бүрэн диагналчилж болдог ийм оператор. Нормал операторыг бол бүрэн диагналчилж болдог ийм оператор. Тийм учраас ховын утгууд нь бол энэ огторгуйг дүүргдэг юм а гэсэн энэ нөхцөлийг үзүүлэх гэдэг байна. Тэгэхээр энэ Б гэдэг векторыг бол энэ юугаар задлж болох вэ гэхээр А-гийн n-ээр бол задлж болно гэж. А-гийн n-ээр. За ингээд задаргааны коэффициентийн үе Cn гэж тэмдэглэчи. Ингээд бүх n-ээр нь нийлбэр авна гэж. Энэ n бол одоо бүх огторгуугаар аавна гэж. За ингэж үзье хөгтүүд. За тэгээ одоо бид нар энэ Cn-ийг олох ийм асуудал гарч байна. Cn-ийг олж болно гэсэн үг. Ингэж задлж болно гэдэг бол ийм Cn-ийг олж болно гэсэн үг. За тэгээд энийг харуулъя. За ингэхийн тулд энэний урдлын дахиад AM-ээр үржээд битүү болгоод өгье энэ Б-г. Дахиад комплекс тоо болгоод өгч байна. Урдлын хоёулангийн AM-ээр үржүүлье. За би шууд энэ тэмдэглэгийг хэрэгжилж штэ. Энэ үржсэн энэ тэмдэглэгийг өөрөөр хэлбэл энэ бол альгээр энийг тэмдэглэж ийн вэхээр урдлаас нь AM-ээр үржүүлээд өгнө гэдэг энэ тэмдэглэгийг ингэж товчлоод байгаа шүү. За ингэж хэрэглэе. За тэгэх юм бол одоо энийг үржүүлээд өгөхөөр AM гэдэг чинь n-ээс хамааргүй учраас тогтмолдоо нийлбэрийн дотор орно. Сумма n c-н тоо учраас тэр c-г өнгөрөөгөөд энэ AM матрис чинь энд хүрнэ. A-гийн m тэгээд A-гийн n гэж. За ийм үржүүр гараад. A-гийн m. За гэтэл одоо сая энэ нөхцөл ёсоор энэ бол юу гарах вэ гэхээр дельта nm гарна. Дельта nm гарна. За энэ нийлбэрээс ганцхан гишүүн үлдэнэ. Өөрөөр хэлбэл энэ n-ээр нийлбэр гүгээд ахаар n m-ээс ялгаатай байх юм бол тэг болоод нийлбэрийн гишүүн. n-ийн m-тэй тэнцүү ганцхан тэр гишүүн үлдэнэ. n-m2 тэнцүү үедийн тоо 1 болно. Тийм учраас эндээс ерөөсөө cm гэдэг ганцхан гишүүн үлдэнэ гэж. Тэгээ бид нэр энэ юу хийж өг гэхээр ерөөсөө cm-ийг бол олчиж штэ. cm гэдэг бол am ба B гэж ингэж олох нэ гэж ингэж үзэж байгаа. Cm нь ийм байгаа юм бол Cn бол юу болж таарах вэ гэхээр адилхан An B болж таарах нь шүү дээ. An B. За тэгээ энийг одоо буцаагаад бичиж байгаа юм. Яаж бичих вэ гэхээр B гэдэг K векторыг аваад бичиж тэнцүү сумма n за Cn-ийн оронд би энийг бичлээ. An ба B гэдэг юм комплекс тоо. За энийг үржих нь A-гийн n гэдэг K вектор гэж. За энэ тоо учраас энэ матрицаа нөгөө талд нь үржүүлээ бичиж болно. Тийм учраас сумма яаж бичих вэ гэхээр зэрэг A-гийн n за тэгээд An B гэд. За ингэ биччихье. N-аар авсан сум. Одоо маш чухал зүйл хийх гэж чинь юу хийх гэж байна вэ гэхээр энэ үржүүрийг би энэ тоог олдгийг хоёр матрицын үржүүр гэж олдог шүү дээ. Тэр эгээ санаад бичиж энэ A-гийн n. За энэ бол юу гэсэн үг гэхээр A-гийн n-ийг үржих нь B гэж олдгоо гэж. Өөрөөр хэлбэл энэ тоог олдог аргаар нь ингээд задлаад бичиж байгаа. За одоо энэний дараагийн чухал элемент нь бол юу болж гинэ вэ гэхээр за энэ матриц юм бол энэ n-ээр авч байгаа сум энэ B гэдэг бол тогтмол. Тийм учраас энэ нийлбэрээс гаргаж болно. Энийг энэ чигээр нь нийлбэрээс гаргаж болно. Тэгэд харах юм бол B тэнцүү энэ B дээр үйлчилж байгаа нэг оператор байх нь шүү дээ. Оператор. Энэ бол оператор. Гэтэл буцаад B гарахын тулд энэ бол юу болох ёстой вэ гэхээр нэгж оператор байх ёстой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн векторыг нэгжээр үржижээж, нэгж матрицаас үржижээж буцаад өөрөө гардаг. Тийм учраас энэ матриц бол нэгж матриц гарнаа гэдэг. За ингэж хэлж байгаа юм. За энэ бол маш чухал нөхцөл. За энэ нөхцлөөс бид нар юу хийжсэн бэ гэхээр зэрэг энэ нөхцлийг ашиглаад нөгөө спектрал задаргааны тухай спектрал теоремыг хэрэгжилжсэн шүү дээ. Энэ нөхцлийг ашиглаад. Тийм учраас ерөөсөө энэ нормал матриц гэдэг дээр бол манай спектрал задаргаа бол биелдэг юм байна гэж. Нормал байх юм бол спектрал задаргаа биелнэ гэж. За энэ ташрамд дахиад сануулах юм бол ямар зүйл байсан гэхээр ямар нэгэн А гэдэг матриц дээр F гэдэг үйлдэл хийж болно. Тэгэх юм бол яах вэ гэхээр энэ матрицын хувийн утгуудыг аваад лямбда i за манай тохиолдолд AI тэрэн дээр F гэдэг үйлдэлээ хийгээд тэгээд энэ AI-гээр нь байгуулсан проекцийн одоо операторыг үржүүрүүд байна гэж. За энийг n гэж бичсэн ч болно. n гэд. За ингэ бичиж. За энэ теорем биелдэг шүү дээ. Энэ теорем биелэх гол нөхцөл бол энэ closure relation ашиглаж хийж байсан. Тийм учраас манай энэ нормал гэдэг энэ анги бол ийм маш чухал анги байдаг байх нэ гэж. За тэгээд унитар оператор бол
одоо нормал оператор байна. Эрмит оператор бас нормал оператор байна. Тийм учраас унитар операторын хувьд ч гэсэн хувийн утгууд нь ялгаатай хувийн утганд харгалздаг хувийн векторууд нь бол бас юм орт нормчлогдсон нөхцөлийг үүсгэн эрмит операторын ялгаатай хувийн утганд харгалздаг хувийн векторууд нь ч гэсэн орт нормчлогдсон нөхцөлийг үүсгэнэ гэж ингэж нэрлэж байгаа. За энэ операторууд дотроос физикт бүгдийг нэг хэрэгэлдэг боловч энэ эрмит операторыг бол түлхүү их хэрэгэлдэг юм аа. Энэ эрмит операторыг бол түлхүү их хэрэгэлдэг ийм учиртай. Тийм учраас заримдаа энэ теоремыг хүмүүс бол зөвхөн эрмит операторын хувьд томьёолоод хэлж яддаг ч явдал байна. Тэгэхээр зэрэг одоо бид нар энийг өргөдгөж хийж болох нь шүү дээ. Эрмит операторын хувьд ялгаатай хувийн утганд харгалздаг энэ хоёр үр дүн бол ялгаатай хувийн утганд харгалздаг хувийн векторууд нь орт нормчлогдсон нөхцөлийг үүсгэн за эрмит операторын хувийн векторуудээр огторгыг дүүргэж болно гэж бааз үүсгэж болно гэж ингэж хэлэх юм байна. За нормал операторын гол энэ хоёр шинжийг, гурван шинжийг бид нэг үзлээ. Сүүлийн хоёр шинжийг огш нэг нэгтгэхэд бичлээ. Тэгвэл энэ шинж бол эндээс мөрж гарч байгаа учраас. За эрмит оператор бол нормал оператор болохынхаа хувьд, анги болохынхаа хувьд яг энэ эрмит операторын хувьд энэ шинж биелнэ. Ялгаатай хувийн утганд харгалзах хувийн векторууд нь ортогонал байна. Өөрөөр хэлбэл эрмит операторын хувийн векторууд бол өргөж орт нормчлогдсон суур үүсгэж чадна гэдэг ийм нөхцөл байна. За тэрнээс гадна энэ тусгай анги болохынхаа хувьд эрмит оператор энийг онцлог байгаа. Тэрний үед ингэхээр эрмит операторын хувийн утгууд нь бодит тоо байдаг. Өөрөөр хэлбэл комплекс хосмог нь өөртөөгөө тэнцүү. Энэ бол бодит тоо гэсэн үг. За энэ шинжээ хэдүүлээ хийж үзүүлье. За одоо юу үзэх вэ гэхээр зэрэг эрмит оператор сонирхъя. За энэ бол нормал оператор байсан. Одоо зөвхөн эрмитийг сонирх. Өөрөөр хэлбэл эрмит хосмог нь өөртөөгөө тэнцүү буюу эрмит хосмогоо гэж эрмит оператор эрмит матриц гэж ингэж үзье. Эрмит матриц. За бид нэр ер нь бол матриц оператор гэдэг үгийг бол нэлээд хольж хэрэгжилж байгаа. Ялах газараа бол ялгана. Ягаад холигдоод байна вэ гэхээр ерөөсөө операторыг бол матрицаар төлөөлүүлж байгаа. Төлөөлүүлээд ярьдаг. Ямар нэгэн матрицын цаана бол оператор байдаг учраас бид нар заримдаа оператор заримдаа матриц гэж ингэж үздэг. Ер нь явандаа бол та нар ялахгүйгээр тэмдэглээд аль нэг ойлгоод явж болно. Одоо энэ хичээлийн явцад бол бид нар жоохон ялгаж тэмдэглэж явна. За тэгээд энэ шинжийг хэдүүлээ үзүүлье. Тэхийн тулд одоо А гэдэг эрмит операторынхоо хувийн утгыг бодсон гэж үзье. Хувийн утга ба хувийн функцийг бодсон гэж ингэж үзье. АН. За энийг бодсон гэж ингэж үзье. За одоо яах вэ гэхээр зэрэг эннийхээ хоёр талаас тоо болгоод бичье. Өөрөөр хэлбэл урд талаас нь AN-аар хавчаад за ийм комплекс тоо болгоод бичье. AN тэнцүү AN-аар хавчгаар энэ бол тоо учраас матрицаас урагшаа гараад энэ AN ба бракет гэдэг хоёр матриц үржигдээд ийм тоо болгож бичигдэнэ гэж байгаа. За одоо нөгөө арга хашаараа хоёр талаас нь хосмог аваад. За одоо эндээс хосмог авахаар энэ юу гарах вэ гэхээр эхлээд эндээс аваад А-гийн N болно. А-гийн N. Дараа нь эндээс нь хосмог авахаар А-гийн хосмог болно. Хосмог. За дараа нь эндээс хосмог авахаар А-гийн N гэж ингэж гарч ирнэ. Тэнцүү. За энэ тооны хосмог бол AN хосмог гэж гарч ирнэ. За энэ хосмог гэхээр байрын солино энд гэсэн нийтлэгэн учраас энэ байрын солилоо гээд яг адилхан солигдоод бичигдчихэж штэ. За одоо энэ нөхцөлийг ашиглая. Өөрөөр хэлбэл энэ хосмог нь өөртөөгөө тэнцүү гэдэг нөхцөлийг ашиглах юм бол энэ хоёр тэнцүү байна. Энэ А энэ хоёр тэнцүү учраас энэ хоёр илэрхийлэл хоорондоо тэнцүү болчихж байгаа юм. Энэ хоёр илэрхийлэл хоорондоо тэнцүү болох нь шүү дээ. Тэнцүү бол. Энэ хоёр тэнцүү юм чинь энэ хоёр бас тэнцүү болж. Энэ хоёр тэнцүү. Тэгээд юу болж ийнэ вэ гэхээр А-гийн N за тэгээд энэ нэг тоо AN за тэнцүү А-гийн N одтой AN за ингэж чиж байна. За энэ хоёр тоо учраас хоорондоо хураагдаад эндээс юу гарч ийнэ. Ер нь бол энэ тэгээс ялгаатай тоонууд. Тэгээд юу гарах вэ гэхээр AN тэнцүү AN одтой гэж ингэж үздэг. Энэ ер нь квант механик төлөвийг үздэг. Төлөв бол дандаа тэгээс ялгаатай төлөв оршин байна гэд энэ төлөвийн энэ модулыг тэгээс ялгаатай гэж үздэг шүү. За ингэж гарах нэ. Тэгэхээр эрмит операторын хувийн утгууд бол бодиттой байна.
хосмог нь өөртөө тэнцүү байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Z гэдэг тоо авах юм бол X дээр нэмэх нь йота Y гээд бичин Z-ийн хосмогийг авах юм бол X-ээс хасах нь йота Y гэсэн үг. За энэ хоёр тэнцүү гэдгээс юу гарах вэ гэхээр тэнцүү байхын тулд Y-гүүд нь тэг болно гэсэн үг. Зөвхөн X буюу бодит хэсгүүд нь үлднэ гэсэн үг шүү дээ. За тэгээд эндээс юу гарч ийн гэхээр Hermite операторын хувийн утгууд бол бодит тоо байд юм аа гэж. За ингэж гарч ирж байгаа. За 3 дахь дасгалыг та нар гэртээ дасгал хийгээд үз. Энэ унитар операторын хувийн утгын тухай бас теорем энэ шиг хийж үзүүлж болно. За унитар оператор гэхээр А-гийн хосмог ба А гэдэг бол нэгж гарна гэдэг. Энэ шинжийг ашиглаад эндээс хувийн утгынх нь модуль нь болохоор 1 байдаг гэдгийг үзүүлж байна. Хувийн утгын модуль нь бол 1 байдаг буюу ер нь унитар операторын хувийн утгыг Y-гийн йота фи гэж. Фи бол дурын бодит тоо байх нь байна. За ийм хэлбэрээр бичиж болно гэдгийг үзүүлэх дасгалыг та нар гэртээ бас хийж үзээрэй. За тэгэх юм бол манай энэ лекцийн эхний хэсэг бол сайхан болж байгаа юм аа. За эхний хэсгийг дахиад томдод хэлээд өгөх юм бол бид энэ хосмог авах гэдэг үйлдэл үзлээ. Хосмог авах гэдэг үйлдэлийн хамгийн үндсэн байнга хэрэглэгддэг шинж бол энэ антидистрибьютив юм шинж байна. За энэ үйлдэл бол энэс гадна шугам шинжтэй. За антидистрибьютив гэдэг нь болохоор энэ үржүүрийн хосмог бол тус тусынх нь хосмогийг хийн гэхдээ байрын солино. Заавал байрын сольж хийдэм шүү гэж. Тэгээд техникүүдийг бол бид нар байнга хэрэгжилж байгаа. За тэгээд К-ийн хосмог нь бол Брагийн хосмог нь бол К, бракет бол харилцаа хосмог вектор байх нь байна. За АБ гэдэг энэ үржүүрийн хосмог бол байрын солиод бичдэм байна. За энэ үржүүрээс комплекс хосмог Hermite хосмог авна гэдэг бол зүгээр комплекс хосмог авахтайгаа адилхан байна гэж ингэж хэлж байна. За нормал операторын хувьд гэдэг чинь хосмог нь өөртөөгөө байраа сэлгэдэг бол байраа сэлгэж болдог. Өөртөөгөө хосмогтойгоо коммутацдаг энэ операторыг нормал ийм матрицыг нормал матрицг нь. За энэ матрицын хувьд яг үгээр нормал хосмог матрицын нь нормал матрицын хосмогийнх нь хувийн утга нь бол яг ижилхэн байна. Хувийн функц нь яг ижилхэн байна. Хувийн утга нь бол хосмог нь байна гэж. Ингэж нэрлэдэм байна. Нормал матрицын хувийн векторууд нь болохоор орд норомжлогдсон суурийг үүсгэнэ гэж. Ингэж хэлнэ. Тэгээд огторгуйг дүүргэдэг. Ямар ч операторыг энэ нормал операторын сууруудаар хувийн векторуудаар норомжлогдсон векторуудаар задлж болно гэсэн ийм теоремыг үзлээ. За Hermite оператор бол нормал оператор болно. Унитар бол нормал оператор болно. Тэгээд юу болох вэ гэхээр Hermite оператор ч гэсэн хувьд ч гэсэн энэ чанар биелнэ. Унитар операторын хувьд ч гэсэн энэ чанар биелнэ. За харин тэрнээс гадна энэ чанараас устна. Энэ чанараас энэ сүүлийн хоёр чанар бол байнга биелдэг. Тэгэхээр энэ хоёрыг бол онцлоод ингээд цаахан тэмдэглээдгий. Энэ бол маш чухал чанар байх нь шүү дээ. Нормал операторын маш чухал чанар бол энэ байна бидний үзэх. За тэгээд тэрнээс гадна юу хийж ийнэ гэхээр Hermite операторын хувийн функц утгууд нь болохоор бодит тоо байдаг юм аа гэж. Hermite операторын. За энэ бол бас их төгөөмөл хэрэглэгдэх чанар. За дараа нь бид нар үзнэ унитар операторын хувийн утгууд нь болохоор ийм YEP буюу модуль 1 байд юм аа гэж. За ийм шинжүүдийг үзлээ. За одоо энэ 3 оператор бол квант механикт маш их хэрэглэгддэг юм аа. За одоо бид нар квант механикийн постулатыг тодорхойлно. Сая үзсэн зүйлтэй холбоотой зүйл бол энэ бракет векторууд бол төлөв байдлыг илэрхийлдэг. Бракет. За энэ Hermite оператор бол физик хэмжигдэхүүнийг илэрхийлдэг. Физик хэмжигдэхүүнийг, физик ажиглагдахууныг илэрхийлдэг. Тэгээд ягаад ажиглагдахуун гэхээр энэ Hermite операторын хувийн утгуудыг бол бид нэр хэмжиж ажиглаж болдог. Тэр хувийн утгууд нь бол бодит тоо байх нь байна. За энэ үнэтэй холбоотой. За энэ унитар оператор бол юутай холбоотой вэ гэхээр орчлонгийн эволюц. Ямар нэгэн систем байж байгаа цаг хугацааны явцад өөрчлөгдөхтэй үргэлж юм унитар хуралтаар өөрчлөгддөг юм аа гэсэн ийм зүйлүүдтэй холбоотой байдаг юм аа. Манай энэ үзсэн зүйлүүд. Тэгээд квант механикийн үндсэн постулатуудыг томьёолоход бид нар математикийн хувьд бэлэн боллоо. Квант механикийн үндслүүдийг авч үзье. За квант механикийн үндслүүдийг 20 дугаар зууны маш олон эрдэмтэд энэ үндслүүдийг гаргахад төв нэмрээ оруулсан. Энэ квант механикийн чиглэлээр асар олон Нобелийн шагнал
авсан энэний бараг үндэслэл томьёол болгон чухал ач холбогдолтой байд юм а. Мэдээж одоо 1 2 3 дугаар үндэслэгийг тогтоосон үндэслэл байхгүй. Энэ үндэслэлүүдийг янз бүрээр сайхан томьёолж болдог. За би ямар нэгэн байдлаар энэ үндэслэлүүдийг та нар томьёолж өгье. Томьёолоод тэгээд дараа нь шаардлагатай бол 1 2 коммент хэлье. За мэдээж энэ үндэслэлүүдийн тухай арай дийлгэрэнгүйг бол бид нэр семинар дээрээ үзэн цааш нь хэрэглээд явах үе дээрээ үзнэ. За одоо хамгийн товч байдлаар ингэж илэрхийлье. Ерөөсөө физикийн системийн төлөв байдал яаж илэрхийлэх вэ гэдэг ийм асуудал байдаг. За механик дээр бид нар биеийн төлөв байдлыг илэрхийлвэл байрлал бол биеийн төлөв байна, хурд бол биеийн төлөв байна. Байрлал хурд хоёрыг мэдэхэд цаашаа ямар байх вэ гэдгийг нь мэдэгдэж гэтэл квант механикт бол тэгдэггүй. Квант механикт системийн төлөв байдлыг яаж илэрхийлэх вэ гэдэг ийм үндслэл байх хэрэгтэй. Төлөвийг state гэж ингэж нэрлэдэг. Төлөв байдал. За төлөв байдлыг яаж илэрхийлэх вэ гэхээр ямар нэгэн psi гэдэг k векторээр илэрхийлнэ. Ямар нэгэн psi. За энэ бол psi гэж уншдаг шүү. Дугуй хагарч байгаа юм шиг pis гэдэг psi гэж ингэж уншдаг. Psi гэдэг ийм k векторээр илэрхийлнэ. За энэ бол анханасаа одоо эрдэмтдийн оруулсан тэмдэглэгээ төгөөмөл таарладаг. За тэгээд одоо яах вэ гэхээр энэ төлөв байдал маань хэрвээ энэ psi гэдэг ингээд үржижээвэл энэ хоёр бол бодит тоо гэсэн үг. Эний хосмогийг авах юм бол байран солигдоод өөрөө гарна. За энэ бол бодит тоо гарна. За бодит тоо хэмжээ нэг нормчлоод нэг болгоно гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл норм нь нэг байдаг, модуль нэг байдаг, ийм төлөв байдлаар илэрхийлнэ гэсэн үг. За энэний физик утга нь юу гэсэн үг гэхээр тэр төлөв оршин байх магадлал нэг юм а гэж. Энэ утгыг хэлнэ. Psi. За одоо тэгвэл энэ ямар нэгэн физик системийн төлөв байдлаа бол физик одоо тэр төлөв цаг хугацаанаас хамаарат яаж өөрчлөгдөх вэ гэдэг ийм зүйлийг сонирхох хэрэг болдог. За энийг бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр evolution гэж ингэж нэрлэдэг. Evolution гэж. Тэгвэл системийн evolution яаж явагдах вэ гэдэг ийм асуудал гарна. Тэгэхээр энэ төлөв байдал бол хугацаанаас хамаарат өөрчлөгдөнө гэж ингэж үзэж байгаа юм. Хугацаанаас хамаарат тэгээ анхны төлөв нь бол өөрчлөгдөөд анх бол psi-от 0-оос хугацааны анхны гишэнд. За тэгвэл t гэдэг гишэнд ийм болно гэхээр энэ төлөв маань энэ төлөвд хувирж байгаа. За энэ хувиргалт бол яах вэ гэхээр хувиргалтын нэг матриц бичиж. За тэр бол хугацаанаас хамаарсан матриц байна. За энэ хувиргалтын энэ матриц бол унитар матриц байх ёстой гэсэн ийм постулат байна. Хувиргалтын матриц унитар өөрөлдвөл хосмог нь нэгж байдаг гэсэн унитар гэж. Тэгэхээр орчлонгийн хувиргалт бол дандаа энэ унитараар за энэ зөөлний тэмдэгтээ бичсэн ч болно, бичихгүй ч болно. Хувирдаг гэсэн ийм постулат байгаамаа унитар гэж. За тэгвэл одоо ингээд төлөв байдал байж байгаа өөрчлөлтөд байд юм байж орчлон ороо. Тэгвэл төлөвийн шин чанарыг яаж тодорхойлох вэ гэдэг ийм асуудал гарна. Тэрийг болохоор physical property гэж шин чанар гэж ингэж нэрлэдэг. Physical properties гэж. За би нэг утгаар үз шин чанар. За энэ шин чанарыг классик физикт бол бүх шинжийг ингээд хэмжиж болдог учраас хэмжигдэхүүн гэж ингэж нэрлэдэг. Гэтэл квант механикт бид нар бүгдийг хараахан хэмжиж чаддаггүй. Тийм учраас тэр шин чанарыг ажиглаж болдог. Тэгэхээр энийг бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр шин чанарыг бол хэмжигдэхүүн биш ажиглагдахуунаар илэрхийлнэ. Ажиглагдахууныг бол observable гэж ингэж нэрлэнэ. Observable. Тэгэхээр физик шин чанарыг бол хэмжигдэхүүн биш observable буюу ажиглагдахуун гэж ингэж нэрлэдэг. За тэгээд физик хэмжигдэхүүнд одоо классик физикт бол одоо масс гэдэг юм уу за цэнэгч гэдэг юм уу, ижлэгүүн ч гэдэг юм уу, за эсвэл одоо биеийн байрлал ч гэдэг юм уу, хурд ч гэдэг юм уу, вектор хэмжигдэхүүн оногддог байсан бол одоо энэ ажиглагдахунд энэ вектор биш. Юу оногдох вэ гэхээр зэрэг ямар нэгэн матриц оногддог. Матриц. Тэр нь ямар матриц байх вэ гэхээр зэрэг хосмог нь өөртөөгөө тэнцүү матриц байх хэвээр. Тэгэхээр эрмит матриц оногдно гэсэн. Би observable гэдэг утгаар нь O гэдэг ингээд тэмдэглэж байна. Хэрвээ ажиглагдахуун гэж бичих юм бол А гэдэг ингээд бичиж болно. А гэдэг матриц ийм эрмит матриц харгалж даа гэсэн ийм постулат байдаг. За эсвэл заримдаа бид нар энэ матрицын оронд юу гэж нэрлэдэг вэ гэхээр тэр матриц бол ямар нэгэн операторыг үйлдэлийг илэрхийлж байдаг. Тийм учраас энийг оператор гэж бас ингээд O гэд бичмлэр бичиж болно. O гэд. За энэ бичмлэр. За энэ матрицыг бол дарамлаар бичиж байгаа юм. Энэ юугүйгээр нь бичээрэй. Дарамл бол зүгээр O гэд ингээд бичиж болно. Бичмлэр одоо оператор гэх юм бол би юм бичмлэр бичиж болно. За ийм операторыг эрмит оператор харгалзнаа гэд. За ингэж нэрлэж байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэгэн физик хэмжигдэхүүнд бол
эрмит оператор харгалзах ёстой гэсэн. За ийм постулат байна. За энэний тухай бас жоохон дэлгэрүүлж дараа нь үзье. За ингээд төлөв байдал байна. Тэгвэл энэ шин чанарын ажиглал. За ягаад эрмит оператор харгалж байгаатай холбоотой нэг юм энэ дээр нэмээд дэлгэрүүлээд хэлээд өгчий. За ажиглагдах хүн гэдэг. Хэрвээ энэ эрмит оператор байх юм бол тэрний хувийн утга хувийн функцийг бид нар боддог Каван механик. Хувийн функцийг боддог. За энэ эрмит операторын хувийн векторууд нь хувийн функцүүд нь орд норомжлогдсон бааз үүсгэн ямар ч төлөвийг бол энэгээр бол задлж болно гэж. За харин энэ хувийн утгууд нь бол бодит тоо байна. Тэгээд яг амьдрал бол юу хийдэг гэхээр энэ хувийн утгуудыг жишээлбэл А1, А2 гэх мэтлэн энэ хувийн утгуудтай холбоотой хэмжигдэхүүнийг ажигладаг байх нэ. Энэ хувийн утгуудыг бол хэмжиж болдог байх нэ гэж. За тийм учраас энэ ажиглагдах гэж ингэж нэрлэж байгаа юм. За энэ хувийн утгуудыг бол бид нэр спектр гэдэг шүү дээ. За энүүтэй холбоотой. Ягаад эрмит байна уу гэхээр хувийн утгууд нь бодит тоо байх хэрэгтэй. Тэрийг бол ажигладаг юм аа гэж. За тэгвэл одоо ингээ физик систем байна. Тэр нь одоо цаг хугацааны явцад ингээ өөрчлөгдөж байна. Тэнд ямар нэгэн шин чанаруудыг ажиллахаар энэ оператор буюу матриц харгалзчихдаг юм байна. Матрицын хувийн утгуудыг тэй холбоотой зүйлийг хэмжиж болдго юм байна гэж. За тэгвэл яг бид нар одоо эцэс юу хэмждэг вэ гэхээр одоо дараа нь ерөөсөө Каван механик классик физик хоёрын холбоо байдаг. Дундаж утгыг хэмждэг. Каван механик бол жижигхэн юм байдаг. Тэр юмны маш олон зүйлийн дундаж утгыг хэмждэг. Тийм учраас дараа нь бол энэ хэмжилттэй холбоотой ийм постулатууд байдаг. За энүүнтэй холбоотой постулатуудыг физик шинжийг одоо чухам яаж хэмжих үү гэдэг постулат бол Эйнштейн маш их хэрэгжилжсэн маргаж исэн ийм постулат. За тэгэхээр одоо бол хэдүүлээ шууд бичиж. За А гэдэг шинж байг. За биши гэдэг төлөв байдал. Физик системийн биши гэдэг төлөв байдлын А гэдэг шинжийг дунджаар хэмжих юм бол юу болох вэ гэхээр энэ үржүүр бол өөрөөр хэлбэл А гэдэг операторыг хоёр талаас нь бишигээр үржихээр энэ нэг тоо гарна. За энэ тоо бол бодит тоо гарна. Яагаад гэвэл энэ эрмит оператор байх юм бол энэ бол бодит тоо байх ёстой. За энэ бол юу илэрхийлдэг вэ гэхээр А гэдэг физик хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлдэг юм аа гэсэн. За энэ постулат харж байгаа юм. За энийг бол хэмжилтийн постулат гэж ингэж нэрлэв. За одоо бид нэр юу мэдэж байна вэ гэхээр за ямар нэгэн физик хэмжигдэхүүний оператор харгалзаж байгааг нь мэдээд за тэгээд тэр төлөв байдлыг мэдчихвэл дундчийг бодож болох нэ гэж. За тэгвэл одоо биднэрт мэдэхгүй байгаа зүйл энэ унитар операторыг яаж байгуулах вэ гэдэг ийм зүйл байдаг юм. Унитар оператор. За тийм учраас хамгийн сүүлийнх нь постулат бол энэ бол одоо классик физика, квант физикийн холбоотой ийм постулат байдаг юм а. За энэ хамгийн сүүлд нь унитар операторыг яаж байгуулдаг вэ гэхээр өөрөөр хэлбэл энэ хөдөлгөөний тэгшгэлтэй холбоотой. За тэрийг одоо шууд хэлье. За би нэг хөдөлгөөний тэгшгэл гэж ингэж нэрлэж болно. Хөдөлгөөний тэгшгэлтэй холбоотой. За одоохондоо ингэж нэрлэжээ. За бидний одоо Каван механик гэхээр Шредингийн тэгшгэл энтергээд ярьдаг. Тэрнтэй холбоотой постулат юм байгаа юм. Ер нь бол. За Уут Т бол юу болох вэ гэхээр за энэ нэг оператор. За энийг яаж илэрхийлдэг гэхээр энэ маш гайхалтай нь Е-гийн сөрөг тэмдэгтэй йота нөгөө комплекс осмог авчин. За энд нэг H гэдэг оператор физик хэмжигдэхүүн энэ бол эрмит оператор байх ёстой. За тэрийг харьцуулах нь малгайтай H Планкийн тогтмол Т гэж илэрхийлэгдэнэ гэж. За энэ бол одоо Каван механикийн дараагийн маш чухал юм постулатууд юм ба. Постулат нь. За энэ H-ыг бол юу гэж нэрлэдэг гэхээр H гэдэг бол энергийн оператор. Энергид харгалздаг юм оператор. Энергид харгалздаг системийн. Тийм учраас за тэгтээ энерги операторыг бичгтээ энэ H бол энерги өгөөд хурдыг бол импульс илэрхийлнэ хурдыг. За тэгээд R-ээр илэрхийлнэ гэж. За ийм операторыг хэлдэг. Энийг за тэгээд энд бол PR нь бол одоо юу байх ёстой вэ гэхээр зэрэг оператор байх ёстой юм. Оператор учраас бид нар ингээд ямар нэгэн бичмэл үсгээр бичсэн илүү дээр оператор гэдгийг бид нэр энэ дарамлаар бичиж байгаа учраас энийг энэ бол одоо P эхлээд энэ дарамлаар бичгээр та нар жахаа эвгүй байдаг. За дараа нь R гэж R-ийг. За энэ бол координат, энэ бол импульс.
Тэгэхээр энергийг импульсаа координатор илэрхийлээд бичих юм бол энэ бол энерги оператор гарна. За энэ операторыг хүний оператор гэж нэрлэдэг гэхээр Хамилтонианы оператор гэж ингэж нэрлэдэг. Хамилтоны оператор. Хамилтон гэдэг физикч байна. За энэ бол астрофизикч, Ирландын физикч, 1800 оны үед амьдарч байсан маш гайхалтай физикч. За энэ хүний нэрийг мөнхлөөд энийг бол Хамилтониан гэж ингэж нэрлэдэг. Хамилтониан гэж ингэж нэрлэдэг юм. Хамилтоны оператор гэж ингэж нэрлэдэг. Хамилтоны оператор. За одоо энэ баг үндсэн постулатууд бол ингээд болж байгаа юм. За энүүнтэй холбоотой нэг зүйлийг багш жоохон нэмээд хэлж өгье. Энэ observable. За энд бол яаж ийм гэхээр ялангуяа энэ импульс ямар оператор харгалздаг юм бэ гэж. Импульс одоо оператор гэж шүү дээ. Импульсийн оператор гэж юу хэлэх вэ гэхээр за энийг бол одоо эрдэмтэд анх олсон байна. Энэ бол маш гайхалтай. Энэ бол тэнгэрээс буулгадаг гэж бол сөрөг йото ааш. За тэгээд энд бол Наблын оператор гэж байна. За ингэж үсэж бол. Ерөөсөө квант механикийн баг хамгийн гол эхлэлийн томьёо постулат болгоод тэнгэрээс буулгаад энэс цаашх нь бол бид нэр сая үтсэн бүх математик аппаратаараа хэлж болно. За энэ дельта гэдэг нь бол юу хэлдэг вэ гэхээр оператор хэлж байгаа. За тухайн уламжил ямар нэгэн dx-ээр авсан уламжил гэж бичнэ. За энэ бол юу гэсэн үгээр x, y, z-с хамаарсан функц өгөөд зөвхөн x-ийн хувьсгч гэж үзээд уламжил авна гэж. Уламжил авчаад тэр гарсан хэмжигдэхүүнийг x хаат гэдэг x-ийн дагуух нэгж вектороор үржиж гэж. За тэгээд нэмэх нь дахиад энэ үйлчилж байгаа тэр зүйл дээрээ y-гээр уламжил авна гэж. Тухайн уламжил аваад тэгээд гарсан зүйлийг y-ийн дагуух нэгж вектороор үржиж дахиад z-ээр тухайн уламжил аваад за z-ийн дагуух нэгж вектороор үйлчилнэ гэдэг. За ийм оператор юм байна. Би энэ ард бөөрөнхий тэмдэг тавиад энэ нэг үйлчлэх гэдэгтэй холбоотой ийм зүйлүүд. За энийг бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр бас хүний нэрээр Наблийн оператор гэж ингэж нэрлэдэг. Набл хүний нэр. За би энд кирилл үсгээр бичээдхий. Наблийн оператор. За энийг заримдаа Del гэж ингэж уншдаг. Del гэдэг оператор. За ингэж хэлж болж байгаа юм. За эсвэл энийг ер нь бол ямар оператор гэдэг бол үйлдэл. Бид нар үйлдэлийн хамгийн чухал шинжийг бол мэдж байгаа. Үйлдэлийн хамгийн чухал шинжээ гэдэг бол ямар нэгэн А гэдэг үйлдэл, Б гэдэг хоёр үйлдэл юм бол байрын солих юм бол хоорондоо тэнцүү биш гардаг. Ерөнхий тохиолдол энэ хоёр хоорондоо тэнцүү биш гардаг. Тэнцүү биш гардаг юм бол энэ хоёрыг одоо хасаж болно. Ялгааг нь олъё гэж. Өөрөөр хэлбэл БА гэдэг энэ хоёрын ялгааг олъё. Энэ тэгтээ тэнцүү бол энэ хоёр ижилхэн гэсэн үг. Тэгээс ялгаатай байвал энэ бол өөр гэсэн үг. Тэгээ энэ үйлдэлүүд бол үйлдэлийг хасгаар үйлдэл гарна. За энийг бид нар юу гэж тэмдэглэдэг гэхээр энийг хоёр операторын хоёр үйлдэлийн коммутатор гэж. Энэ commute гэдэг нь байр сэлгэх гэсэн үг. Тэгээ энэ байр сэлгэж болох уу юу гэдгийг шалгаж байгаа зүйлийг коммутатор гэж үзээд А дөрвөлжин алдан таслал Б гэж. За ингэж тэмдэглэдэг юм аа. Энийг бол бид нар юу гэж нэрлэх вэ гэхээр коммутатор гэж ингэж нэрлэдэг. Коммутатор гэж ингэж нэрлэнэ. Коммутатор. Тэгэхээр заримдаа ер нь бол энэ Hermite операторыг энэ коммутаторын шинжээр илэрхийлж болдог. Коммутаторын шинжээр өгч болдог юм аа. За тэгэхээр зэрэг одоо коммутаторын шинжээр өгдөг. Тэгэхээр зэрэг энэ манай операторыг тодорхойлдог. Ийм учиртай. За ингээ квант механикийн ерөнхий постулатуудыг ингээ хэлчихье. За энүүхэн жоохон зайн дээр багш нь хоёр зүйлийг нэмээд энд хэлээд үзье. За нэгдүгээр жишээлбэл энүүнд нэг коммутатор ямар байдгийг гэхээр ийм зүйлийг бичиж болно. Яг энүүнтэй эквивалент бид нар одоо семинар дээр үзүүлнэ. За x координат, за px гэдэг нь импульсийн за би энэ бичмлэр биччихье. Импульсийн x байгуулагч. За энэ хоёрыг бол одоо бид нар оператор гэж үзнэ. Оператор. Тийм учраас коммутатор нь бол тгээс шалгаатай байх ёстой. За энэ ямар байдгийг гэхээр йото ааш байдаг тухай үзнэ. Энэ хоёр бол яг ижил. Эндээс энэ гарна, эсвэл эндээс энэ гарна. Энэ хоёр аль нэг нь постулат болгож авч үзэж болно. За дахиад нэг зүйлийг сонирхуулъя. За физик хэмжигдэхүүн гэхээр бид нар энд скалиар хэмжигдэхүүн, вектор хэмжигдэхүүн гэж үзэжсэн бол квант механик зарим физик хэмжигдэхүүн бол шууд матрицаар илэрхийлэгддэг.
Тэрний жишээ бол яг түрүүн үзчихсэн йота сөрөг йота тэг гэдэг энэ матрич байна. За жишээлбэл энэ матрицыг Планкийн тогтмолын хагасаар үржүүлчих юм бол энэ бол яг спиний 2-1 гэдэг спиний эерэг байгуулагчийг илэрхийлдэг ийм матрич гардаг. Тэгэхээр энэ бол одоо нөгөө эрмит оператор шүү дээ. Эрмит матрич. Тэгэхээр яаж ийм нөхөр зарим физик хэмжигдэхүүнд бол яг ийм тодорхой матрич гаргалж яддаг. Эсвэл тэр матрицыг цаана үйлдэл байж яддаг. Зарим физик хэмжигдэхүүнд бид нэр үйлдэл гэж тодорхойлдог. Энэ үйлдэлийн цаана матрич байж яддаг. За ийм учиртай юм аа. За одоо ингээд квант механик гэвэл ерөнхий постулат гэвэл энэ болж байгаа. Би дахиад хэлье. Биеийн төлөв байдал бол ямар нэгэн норомжлогдсон пси гэдэг долгион функцээр илэрхийлэгдэн. За энийг заавал пси гэлгүй өөрөөр тэмдэглэж болно. За энэ төлөв бол хугацаанаас хамаарат өөрчлөгдөхэд ямар ч орчлонгийн эволюц цаг хугацааны өөрчлөлт бол зөвхөн унитараар явагдана гэсэн. Энэ хоёр дахь постулат байна. За ямарваа нэгэн физик шин чанарт бол эрмит оператор харгалзна гэдэг. Ийм гурав дахь постулат байна. Эрмит оператор. За энэ дээр бол нэлээд хэд хэдэн дэлгэрэнгүй юм хийж чинь. Жишээлбэл одоо импульс ба координат гэдэг бол операторуудыг бол коммутатораар нь тодорхойлж болдог гэж ингэж хэлж чинь. Энэний тухай одоо семинар дээр сайхан үзнэ. За зарим классик физикт бол скаляраа векторээр одоо физик хэмжигдэхүүн илэрхийлдэг бол квант физик цэвэр матрицаар илэрхийлэгдэх физик хэмжигдэхүүн байна. Энэ бол одоо спин гэдэг юм шинж байна. Энэ бол цэвэр квант шинж байна. За эндээс бас цэвэр квант шинж мөрдөж гардаа гэж. За энэ хоёр дахь постулаттай холбоотой яагаад эрмит байх ёстой вэ гэхээр эрмит операторын хувийн утгууд нь бодиттой байдаг учраас эдгээр нь бол ажиглагдж болд юм а, хэмжиж болд юм а, энүүнтэй холбоотой гэж ингэж хэлнэ. Тэгэхээр бид нар одоо энэ зөвхөн энэ постулатыг ярих явдал энд зөндөө олон зүйл яригдж байна. Тэгэхээр энүүнтэй холбоотой их дэлгэрэнгүй зүйл үүснэ. За тэгээд дараагийн нэг чухал постулат бол хэмжилтийн дундаж утгын постулат. Пси гэдэг төлөвт байгаа физик хэмжигдэхүүний А гэдэг шин чанарыг олох юм бол тэрний дундчаар бол ийм ингэж олно гэж. Дундаж шинж дундчаар бодож олох юм бол. За энэ дундч бол маш олон системийн дундч байж болно, цаг хугацааны дундч байж болно. Ер нь бол энэ ташрамд хэлгээд классик физик бол дандаа энэ дундч утгыг илэрхийлж яадаг. Жишээлбэл бид нар энэ агаар дотор байгаа даралт гээл тэгвэл энүүхэн нэг хэсэгт байгаа даралтын олон одоо эслэгэн дундчийг олон молекулын дундч даралтыг илэрхийлж яадаг байх жишээтэй байна. За тэгээд хамгийн сүүлийн нэг постулат бол хөдөлгөөний тэгшгэлтэй холбоотой постулат. За энэ унитар оператор бол гамильтонаар илэрхийлэгдэнэ гэж. За гамильтон гэхээр энергитэй холбоотой байна. Тэгэхээр энэ классик физиктэй холбогдож байгаа. Ямар нэгэн систем аваад тэрний энергийн шахаа болоод биччихье. Энерги нь олж бичингуудаа тэдгээрийг импульс координатаар нь илэрхийлээд тэгээ энэ хоёрыг одоо оператор гэдэг ингээ үзчих нь байна. Тэгээд энд орлуулахаар бид нар болж байна. Бид нар ямар нэгэн оператороос ямар нэгэн үйлдэл хийж болох тухай үзсэн шүү дээ. Спектрал теоремоор. Тэгэхээр энийг бол ойлгож болох нэ гэж. За ингэж үзэж байгаа. За тэгээд эндээс энэ хөдөлгөөний тэгштгэл энэ хэлбэрийг бол бид нар заримдаа энийг Гейзенбергийн хэлбэр гэж ингэж нэрлэдэг. За яг эндээс одоо бид нар жоохон хувиргаад Шрёдингийн тэгштгэл энэний одоо нөгөө нэг дүр нь Шрёдингийн тэгштгэл гэдэг ингээ гаргаж болно. За энэ хэмжилтэн дээр бид нар одоо Гейзенбергийн зураг, Шрёдингийн зураг гэдэг гоё зүйлүүд ярьж болно. За энэ observable дээр одоо бас гоё нэмэлт шинжүүдийг үзнэ. За энэ дээр ч гэсэн үзнэ. Энэ бүгдийг одоо бид нар ингээд өмнө үзсэн математик аппаратаа хэрэглээд сайхан дэлгэрэнгүй үзнэ хүмүүс. За тэгээд өнөөдрийн лекц бол манай хичээлийн нэлээд одоо толгуур лекц болж байгаа юм шүү. За тийм учраас энэ бичиг л жоохон тавчдуу ингээд энэ удаагийн лекц энэгээр өндөрлөе. Та нар энийг одоо бүхэл бүтэн 100-ны турш, 100 илүү турш асар олон Нобелийн шагналт болон Нобелийн шагнал авах гэсэн ийм мундаг физикчдийн амьдралаа зориулж бүтээсэн асар их одоо цаг, хүч хөдөлмөр, эрдэм ухаан зориулж үтсэн ийм сайхан эрдэмийг бол ганцхан цагийн дотор шууд сонсоод тогтооно гэж бол байхгүй. Тийм учраас энэ гайхалтай бүхэл бүтэн 100-ны орчин үеийн физикийн юм одоо тонмол юм шүү. Тийм учраас энийг ингээд дахин үзээ сайхан ойлгож авъя гэж ингэж хичээгээрээ нөгөө талаас энийг одоо ойлгоод тогтоогоод авахт бас тийм хэцүү зүйл биш. Энийг заавал нэг тогтоогоод авах шаардлага байхгүй. За би тогтоо гэвэл та нарт энэ хэмжилтийн постулатыг за энэ хоёрыг эсвэл энүүнтэй ч юм уу одоо дор хаяж хоёр юм тогтоо гэвэл энэ хоёрыг тогтоол гэж ингэж хэлэхээр байна.
ингэж хэлэхээр байна. За бусд нь бол их ойлгомжтой зүйл байдаг юм аа. За тэгээд хүүхдүүдэд амжилт хүсье.